50% ичээд мөнгө аваад алхалчдаг тий. Бодлоо яриад байдаг хүүхдүүдтэй бусад хүүхдүүд найзлах болчихдээ шүү дээ. Энэ бол төрийн худалдаа авах ажиллагааны систем дээр 8,000 компани байна. Яг байнгын тендерт ордог 8,000 компани. За тэр ажиллаа хийдэггүй болтгоо гэдэг байгаа нөхдүүд чинь үндсэндээ 10 хүрэхгүй компани. За нэг 10 компани асуудлаас болоод 8,000 компани ирэх шигийг улан дагшигчээд идэг. Энэ юунаас үүдээд байгаа юм бэ гэхээр нөгөө скорингийн буюу үнэлгээний систем байхгүй. Одоо доржийн компани тий Батын компани 2 компани байна. Тэнгуут доржийн компани ажиллаа 100% хийдэг. Батын компани одоо 50% хийчээд мөнгө аваад алхалчдаг тий. Дараагийн тендер дээр ороход санах бай гэж байхгүй. Хамт. Энэ өөрөө гол асуудал болчиход байгаа. Тэгэхээр тендер хабын хувьд энэ асуудлыг хувийн хвшилтээр шийднэ гэдэг хамгийн түрүүний зорилтол байгаа гэсэн. Бодлоо яриад байдаг хүүхдүүдтэй бусад хүүхдүүд найзлах болчихдээ шүү дээ. Тэрэн шиг л ажиллаа хийж чадахгүй байгаа, ажил хийдүүлээд байгаа нөхдүүдтэй л ер нь бол ажиллагаа болчихно. Нөгөө талдаа ажиллаа хийлгчихэд мөнгө өгдөггүй алга болчихдаг компаниуд нь шүү дээ. Төсөл хэрэгжүүлэгч нар. Тэд нартай сайн гүйцэтгэгч нар ажиллагаа болчихно. Тэгэхээр эн чинь үндсэндээ яг л нөгөө нэг зах зээлийн жамаар байгалийн шалгарал явна л гэсэн. Эцсийн дүндээ сайн компаниуд нь сайн компаниудтайгаа уулзрал илүү сайн төслийг илүү богино хугацаанд илүү үр ашигтайгаар хийнэ л хэрэгжүүлнэ л гэсэн үг.